Нэг аяга оруулж ирээ чамаагүй айтайхан амьдч болж байна. Арт өмнөдөө ээлтэй айтайхан юмыг хийчих болж байна. Яг л энэ аяг гэдэг юмар чинь дамжид айгүй олон хүн харт углагны одоо элементэд хорцчихдаг. Очир дараа гэдэг зүйл маань маш гой сонсогдож байгаа. Очир дараа гэхээр содон юм лээ. Оройн дээд очир дараа 10 дугаар богд жавзан дамд утгах гэдэг шүү дээ. Тэгвэл таны брэнд бол Бурхны нэр юм байна шүү дээ. Тий, Бурхан багшийн нэр. Бурхан багшийн нэрээр нэрийцсэн. Тэгээ энэ нэрийг маань ээж маань өгсөн. Тэгээ би бол Арья бол гэдэг нэр өгё гэж бодож байсан. Чи яагаад христчин мөртлөө заавал яагаад явсыг дагж байгаа юм бэ гэмэд. Цаанаасаа би христчинстэй гэж бодсон ч гэсэн чи өөрийн мэдлгүй ДНК-д ч тэдэн 100 жилээр 2500 жилийн түүхтэй буддийн шинний зүйл чиний цусаар урсж яхад чи яаж энийг үүсгэх юм бэ? Чи бурхныг шүтгэхгүйсэн ч гэсэн чи бурхныг ашиглахыг хүсдэг. Намааг ашиглаач гэдэг нэг хорлоод байдаг шүү дээ. Тэгээд далаа багш ингээл алхаал намсгэл ороод ирэхэд теста төгсгийгэрсэн хүний харахаар хоёр нүдний нүлмэс юм. Масгардгийн юм л шүү дээ. Айгу сонио. Сонио юм байна те. Бурхан багшийн ихтүүчийн өдрөөр бүхний тэрэ амраны 2019 он гарч хат би сүтчихсэн. Одоо бол би дэмжинэ. Одоо үс соёлынхаа төлөө, эх орныхаа тусгаар тогтнолын төлөө, үс соёлоо алдахгүй байхын төлөө бурхны шишнийг би заавал түгээн дэлгэрүүлэх байсан. Гар би олцсноо гэж боддог. Тиймдээ ч би бахархалтайгаар би бурхны шашинтан гэж өөрийгөө хэлмэрдэг.